За энэ төсвийн өрөөний мэдээлэл улсын төсвийн батлагдсан нийт зарлагын хязгаарт хамаарахгүй байх гэдэг дээр нь би бол эсрэг байгаа. Ийм замбраагүй гэж болохгүй. За би л 2016 оноос хойш гишүүн байгаа. Ийм байхыг бол санахгүй юм байна. Энэ төсвийн тогтвортой байдлын зүйл билүү? Хүн байна уу? Энэ юу гэж үтсэн юм? Тэгээ ийм цонх нэгээд өгч болохгүй шүү дээ. Энд чинь ингэ замбраагүй гэж болохгүй. Цогтгэрэл гишүүн тэр юу завсралга авахтаа хэлж ирсэн санаатаа би яг адилхан саналтай байгаа. Ийм байж болохгүй. Энэ хэдэн онд ингэж нээж өгсөн юм мэдэхгүй. Гэхдээ ийм байж бол болохгүй. Би энийг бол эсэргүүцэж байгаа. Өөдөр доторх төсөл мөслүүдийн бол чухал биш дээр нь би бол ярьсангүй. Тэр төсвийн доктортой байдлын зүйл юу гэж үтсэн гэдгийг би хариулт авмаар байна. Хоёрдугаарт энэ хилцүүлгийн явцад энэ хөгжлийн банктай холбоотой юм орсон юм уу, ороогүй юм уу? Эсвэл анх хуулийн санал дээр байсан юм уу? Тэгээд төсвийн доктортой байдлын зөвлөл биш энэ хөгжлийн банктай холбоотой зүйл заалтуудыг зөв хилцүүлгийн явцад нэмсэн юм уу? Эсвэл өргөн баригдахтай байсан юм уу? За би 3-дугаарт нэг жоохон далаацтай асуулт асууя. Энэ их зээлүүдэд төлөх чадвар Монгол улсад байгаа юу? Байгаа юу өнөөдөр? Тэр уул уурхаан яам биржээр нүүрсээ зарж байгаа юу? Мөнгө олж байгаа юу? Энэ одоо олсон мөнгөөрөө зээлээ төлнө шүү дээ. Надад бол наривдчилсан тоонууд байна л да. Тэр энэ чинь эдийн засгийн холбоотой төсөв мөнгөтэй холбоотой маш том асуудал. Тэгээ энэ төсвийн энэ хязгаар чинь нэг санамсаргүй тавьчихаагүй шүү дээ. Энэ чинь маш тийм өндөр ач холбогдолтой учраас зарлагын дээд хязгаар гэдгийг тавьж байгаа шүү дээ. Тэгээ энэ нь хамаарахгүй, тэр нь хамаатай энэ гэж ийм дураараа ашиглаж болохгүй бах. Би ингэж ашиглаж ирснийг санахгүй байна. Олон жил бас одоо ингээд энэ би зүгээр энийг ингээд харж яхад бол ингээд дуршлагтай гişүүд бол хийлэгдэггүй байсан шүү дээ ийм асуудлуудыг. Өргөн бариулдагчгүй байсан. Тэг ингээ харж яхад бол ер нь их засаг замбраагүй тэг хаан хамаагүй татврынхаа хуулинд гар дүрдэг. Тэгээд нөгөөдүүл нь нүдэн балаа өөртөө таалагдсан юм бол янз янзын юм яриад зогсоочдөг. Тэгээ ийм ядууртай байдлаар хандж болохгүй. Энэ сангийн яам тэр төсвийн доктортой байдлын зөвлөлийн тэр юу харж идэгин? Юу гэж үтсэн? Зөв гэж үтсэн юм уу, үгүй гэж үтсэн юм уу? Тэгээ энэ хөгжлийн банктай холбоотой заалтаар яг яах гэж байгаа юм? Оюун эрдэнэ сайдын хийсэн хамгийн гол одоо үнэхээр одоо магтууштай зүйл нь бол энэ хөгжлийн банктай холбоотой асуудал шүү дээ. Хамгийн одоо би зүгээр бас ихэнх юм дээр санал нийлдэхгүй оюун эрдэнэтэй. Гэхдээ би зүгээр хамгийн гол хийсэн ажлын бол магтаж хэлэхэд бол хөгжлийн банктай холбоотой асуудал. Хөгжлийн банкыг зэгцэлсэн. Өрүүдийн төлөвлөсөн. Хийлсэн. Тийм хөгжлийн зээлүүдийн төлөвлөсөн. Хөгжлийн банкын зэгцэрсэн. Тийм учраас би бол ийм одоо энэ заалтаар энэгээр яах гэж байгаа юу урсгуулах гэж байгаа юм. Энд чи одоо буцаад энэ заалт чинь нэг би уншаа сууж ин л дээ энэ заалтыг оруулсан заалтыг. Тэг сайхан үгтэл юм байна л да. Анх хөгжлийн банк чинь маш сайхан үгтэй маш сайхан санаатай гарсан. Тэгээд бүгд завхарсан шүү дээ. За асуултанд хариулт аваад. За төсвийн байнгын ороо энэ төсөвтэй холбоотой асуудал ярьж байна. Энэ бол төсвийн байнгын ороогоор орсон асуудал. Тийм болохоос мэргэжлийн байнгын хороо хариулах ёстой. Дээрээс нь мөн төсвийн байнгын хорооноос ажлын хэсэгт ямар хүмүүс оруулахгүй бас зохицуултыг хийж байгаа. Төсвийн доктортой байдлын зөвлөөс оруулах ёстой байсан уу байгаагүй юу? Тэр Монгол банкнаас бас холбогд галбан тушаалтад ирсэн байна. Цогтбаатар гишүүн дэд ерөнхийлөгч нэрх ёстой гэж байна. Энэ дээр та бүхэн бас тайлбар хий. Араас нь дамдны сайд асуултанд хариулт бэлдэж байгаа. За Наранбаатар гишүүн тэгээд ажлын хэсгээс нэмж хариулна шүү. За төсвийн байнгын орон дарга Наранбаатар. За хуулийн төсөлтэй холбогдуулаад төсвийн байнгын хорооноос төсвийн доктортой байдлын зөвлөлд албан бичиг явуулсан. Тэгээ энэ хуулийн төсөлтэй холбогдуулаад
та бүхэнд өгнөлт гаргаж өгөөч гэсэн утгатай албан бичиг явуулаад. За мөн одоо хариу ирсэ. Тэгээ хариуг нь одоо гишүүдэд бүгдээрэнд нь хувлаад цаасаар ингээд хараагаад өгцсөн. Тэгээ шаардлагатай бол дахиад одоо төсвийн за ер нь бол төсвийн одоо хууль, төсвийн доктортой байдлын хуулийн тусгай шаардлагуудыг бол зөрчиж байна гэдэг л ийм л одоо зүйлүүдийг утгатай хариу ирсэн. Тэрийг би сонсох гэдэг байна шүү дээ. Хариуг нь олоо ойлгох. Төсвийн доктортой байдлын зөвлөөс хүн байгаа юу? Бид хамгийн чухал байгууллага шүү дээ. Одоо энэ чинь төсвөө хэмжээдэг. За. Энэ зөвшөөрөхгүй байхад чинь тэгээд За ажлын хэсгээс нэмээ хариулж. Доктортой байдлын зөвлөлөөс тэр нь зөвшөөрөхгүй байх чинь тэгээд хууль зөрчиөл хилцээ сууж идэв байж болохгүй шүү дээ. За зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Батлуутын Дамбын Батлуутын урилгаар Орхон аймгийн Баян өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар сургуулийн 12-ын Г ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс удахгүй болгож байгаа эсэлтийн шалгалтанд амжилтаа сайн бэлдэж хүссэн сургуультай хүссэн мэргэжлэрээр суралцаж улс их орондоо хэрэгтэй хүн болоорой гэж хүсээрээ. За манай Батлуут гишүүн маань өөрөө тэнд зогсож байна. Бас Батлуут гишүүний маань Бакху улсын 10-ын Г ангийн сурагч юм байна. Хос баяртай бас Батлуут гишүүний хүүд бас 12-ын Г. Хос баяр аавтайгаа хам зогсож байгаа шүү дээ тийм ээ. За ажлын хэсэг нэмж хариулъя. Жок алдарч ахлах шүү. Дээрээс нь сангийн амнаас бас тодруулж нэмэлт хариулт бас бэлдээрэй. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За энэ хууль бол нэмж төслүүдийн нэрийг өөрчлөх, нэмж өөр төсөл тусгахыг хориглосон тийм заалттай байгаа хууль. Тэгэхээр өөр төслийн төрөх болцоо байхгүй. За төсөвт бол угаасаа манайхан мэдж байгаа ш төсвийн ачаал хэтэрсэн гадаад зээлийнхээ ашиглалтыг ашиглаж чадахгүй 13.5 их найт төрийн гадаад зээлийн хүүг бид нар өнөөдөр хий дими төлөөд явж байгаа. Тийм учраас гарцаагүй энэ хуулийг гаргаж гадаад зээлийн ашиглалтыг өндөр түвшинд аваачихгүй бол энэ хоёр нөгөө яриад байгаа газрын тасны төсөл энэ Эрдэнэ бүрэнгийн станцын төсөл хоёр маань сунаад 32 он руу явах гэдэг юм. Одоогийн төсвийн харилцаагаар батлагдсан төсвийн харилцаагаар 1.2 их найт төгрөг гадаад зээлийн ашиглалтаас төсөвт туссан. За энэ үр дүнгээр явах. За сангийн 3 дугаар микрофон. Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Сангийн амдлага жаргал. За зээлийн үйлчлэгээний төлбөрийн хувьд бол одоо яг 98 төслийн зээлийн үйлчлэгийн төлбөр дээр 3 янзын төлбөр явж байгаа. За нэгдүгürt нь үндсэн төлбөр. Энэ иргэн төлөлтүүд өөрөө урт хугацаатай, хөнгөлөлттэй, нэг хөнгөлөлттэй нөхцөлтэй. Нэгт нь хоёрт нь болохоор энэ иргэн төлөлтүүд бид нар үндсэн төлбөрийн хугацаа болохоор үндсэн төлбөрөө хүүгийн төлбөр нэмэх нь хэр ашиглаж байгаа ашиглалтын үлдэгдэл дээрээс шимтгэл төлдөг. Тэгэхээр одоогоор яг жилд дунджаар 1.3 их найдыг зээлийн үйлчлэгийн төлбөр төлөө явж байгаа. За яг засгийн газрын үрт нийтдээ гадаад зээлийн хууль 23 их найд байгаа. Тэгэхээр энэ төслүүд маань өөрөө яг их хурлаар батлагдсан хугацаанд за дээрэс нь бусад улс орнууд яг энэ төсвийн дүрмээсээ томоохон яг үндэсний томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ тусад нь яг хууль гаргасан улс орнууд байгаа. Сингапур, Герман гэд. Дээрэс нь яг энэ бодлогын зохицуулалт хийхгүй л одоогийн бид нар төсвийн дүрмээрээ ингээд За гүйцэг хариулчих 3 дугаар микрофон. одоогийн төсвийн дүрмээр яхан бол нэгдүгээрт яг энэ хөрөнгө оруулалтын төсөл бол хамгийн чухал ач холбогдол нь
төлөвсөн хугацаанд ашиглалтанд орж иж нийгмийн эдийн засгийнхаа асуудлыг шийдэж нийгмийн эдийн засгийн хэрэгцээг хангах байдаг. Санхүүгийн одоо ач холбогдлоос илүү ач холбогдол. Тэгэхээр яг энэ төсвийн дүрмээрээ явах юм бол бид газрын тос боловсрох үйлдвэрийг 10 жилийн дараа ашиглалтанд орох. Гэтэл улсын хурлаар сойрхон баталсан хэлцээрийн хугацаа бол 2028 он байна. Тэгэхээр бусад улс орнууд ч гэсэн яг энэ тусад нь томоохон төслүүдээр зохицуулт хийдэг. Нэгэнт одоо бид нар энэ ихсэн төслүүдээ зайлшгүй юм бодлогын зохицуулт хийхгүй л өнөөдөр нийгмийн асуудал за тэгээд бусад одоо энэ эдийн засгийн асуудлуудаа шийдэхэд бол маш хүндрэлтэй байдал бий болж байгаа. Нөгөө талдаа энэ их усрууд газрын тос хэд 175%, Эрдэнэ бүрэн 2% хүүтэй. Одоо бид нар цаашдаа яг ийм энийг хөнгөлөлттэй юм их усрууд олдоход бол маш хүндрэлтэй, олдох боломжгүй байгаа. Тэгэхээр энэ их усрыг бид нар хугацаанд нь ашиглах бодлогын зохицуулт гэж үзэж сангийн яам бол энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. За Жамбулын Ганбаатар гишүүн тодруулж асууя. За нэгдүгээр төсвийн доктортой байдлын зөвлөл дэмжээгүй. Энэ бол чухал асуудал шүү. Чи мэрэгжлийн хүмүүс байгаа шүү. Хоёрдугаарт энэ төслийг ойлгож байгаа. Гэхдээ энэ хаалгаар чинь дараа нь олон ийм байдалтай хууль орж ирнэ шүү дээ. Зүгээр энэ чухал дараа нь дахиад нэг хоёр төсөл яриад энэ хаалгаар чи ороод ирнэ. Гэхдээ ихгүй юу? Нийгмийн эдийн засгийн маш чухал төсөл одоо энэ хязгаарт хамаарахгүй гэдэг дахиад ороод ирнэ. Тэгэхээр нь заа гэж зогсож байгаас өөр арга байхгүй. Тэгвэл ямар ч наад төсөвчин хэд задарна гэсэн үг. Яг тэр нэг 10 хэдэн онд нэг замбраагүй байсантай адилхан болно гэсэн үг. Тийм байхгүй гэж наад хязгаарыг чинь тавьсан байгаа шүү дээ. Та нар сайн мэдж байгаа тэрийг. Тэгээ энэ хөгжлийн банктай холбоотой асуулт яагаад хариулахгүй юм бэ? Хариул та. За ажлын хэсэг хариулъя. Жок ялдарч авсан гишүүн. За ажлын хэсэг дээр энэ санал анх гарсан юм аа. Ер нь одоо хөгжлийн банкыг цаашдаа энэ гадаадын зээл ашиглалтыг хариуцаад явах нь зүйтэй гэсэн саналууд их хурлын гишүүдийн төвшөнд яригдсан. Тийм учраас одоо ажлын хэсэг дээр энэ анх санал гарсан. Гэхдээ нэлээд одоо бас зөөлж ерөнхий байдлаар энэ саналыг оруулсан боловч байнгын орон дээр дэмжигдээгүй. Тэгээ дэмжигдээгүй саналыг одоо энэ тайлбарлаад сууж явах бол шаардлагагүй хаа. За ажлын хэсэг. Тийм үү. За Жамбулын Ганбаатар гишүүн тодруулж асууя. Дарга анхааралтай байгаарай. За энэ хуулийг төсвийн доторхтой байдлын зөвлөл дэмжээгүй байхад нь одоо яагаад ингэ өргөжлүүлээд хүчээр түрээд идэх юм? Тэгээд дээрэс нь би энэ төсөлтөй холбоотой юм ярихгүй шүү дээ. Төсөл нь үнэхээр чухал уу гэдэг чухал гэдгийг ойлгож байна. Гэхдээ араас нь эн чинь өчнөө олон төслүүд энэ хаалгаар чи орно. Ийм байдлаар шийдэхгүй байх гаргалгаа байгаа шүү дээ. Сангийн яамд өөрсдөө энэ гаргалгаагаа гаргаад ажлыг хийгээч тэгээд. Өмнө нь бас иймэрхүү байдлуудтай холбоотой юм зөндөл яригддаг л байсан л та. Өнөөдөр анх яригдж байгаа юм биш. Тэр болгонд нь яам, сангийн яам учраа олол явдаг л байсан юм да. Тэгэл заавал их хурл руу оруулж ирээл. Нэг анхаарах хэрэгтэй дээ бямцагт дарга. За санал хэллээ баярлалаа.